Ер нь хөдөө явж утсан хүүхдүүд яагаад миний хор ийм гоё юм бэ гэдгээ илүү мэдэрдэг. Дархлаат болдог. Ер нь дотоодын аялал жуулчлал гэдэг чинь дархлаа шүү. Ерөөсөө дархлаа энэ судас руу чи Монгол хүн шүү гэдэг энэ дархлааг тарьж өгдөг тэр гол юм чинь дотоодын аялал жуулчлал гэдэг. Тий. Гигэ Монгол хуудасаар танд хүрдэг Гигэ аялал жуулчлал подкастын маань энэ удаагийн дугаар Төв аймгийн Гигээн Чандман амралтын газраас хүрж байна. За энэ удаа бид яг аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор дотоодын аялал жуулчлал сэдвээр аялал жуулчлалын онлайн платформ Join Me-г үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Цомирлогтой уулзаж ярилцахаар ирсэн байна. Урилга хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд ийм гоё мэргэжлийн одоо маань салбарын подкастыг нөө дотоодын аялал жуулчлалыг ингэж цохон тэмдэглээд ярьж байгаа нь бол надад бол туйлын таатай нэг тийм сайн цаг ирсэн юм шиг санагдаж байна. Халина баярлалаа, их чухал сэдв шүү тий. Яг одоо подкастын бас олон дугаар гарсан. Тэгээ яг энэ цаг үед яг энэ дугаарыг үнэхээр яг хийх хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа юм. Тэгээд хамгийн ихний асуулт. Join Me компани бол яг энэ олон чиглэл рүү яг ялангуяа дотоодын аялал одоо зохион байгуулаад аялагчдыг бол аялуулдаг мэргэжлийн төвшөнд олон чиглэл рүү гарч байгаа олон аяллыг зохион байгуулж олон төвшний бас хүмүүстэй ингэ ажиллаж байгаа үед танд ажиглагдсанаар тийм манай Монгол аялагч нарын зан төлөвт ямар өөрчлөлтүүд юу гарч байгаа шүү. Ямар одоо аяллаа зан төлөв ажиглагдаад байна тийм. За зан төлөв хоёлаа ярина. Гэхдээ зан төлөв ярихаас өмнө дотоодын аялал жуулчлал гэдэг үг нь өөрөө одоо юу гэдгийг аялал жуулчлал дотор ямар байр суурьтай гэдэг талаар нэг жижигхэн тодруулга өгч тий. За дэлхийд өнөөдөр аялал жуулчлал хөгжүүлж байгаа. Хөгжүүлэхээр одоо засгийн газар нэлээд хүчин чармаал тавьсан байгаа улс орнууд ихэвчлэн ер нь бол одоо энэ аялал жуулчлал гэдэг чинь дотроо нөгөө жуулчдыг гаднаас авчирдаг буюу тий гадаадын жуулч авчирдаг нэг жуулчлалын хэлбэр байна. Тухайн улс орны иргэн нь дотооддоо эх орноороо аялдаг буюу дотоодын аялал жуулчлал. За гурав дахь нэг том хэлбэр нь тэр тухайн улс орны иргэн гадаадад аялдаг ийм гурван төрлийн аялал. Тэгэхээр альва улс орны аялал жуулчлалын одоо энэ урсгал, чиглэл, орлого, бүрдүүлэлт гэдэг энэ чухал үзүүлэлтүүд дээр дотоодын аялал жуулчлал нь ер нь ихэнхдээ дийлэнх гэдэг. За бүр хамгийн үлгэр жишээ хөгжүүлж чадаад байгаа одоо бид нар нэлээд одоо тий араас нь суралцахыг хүсэж байгаа энэ улс орнууд ихэд дотоодын аялал жуулчлал нийт аялал жуулчлалынхаа одоо ачааллын 80% авах жишээ нэгдэг. 80% авах жишээний байдаг байхгүй. Манад энд яг ийм тодорхой тоо гаргах жоохон хэцүү. Яагаад тэгэхээр энэ нөгөө бүртгэл судалгаа нь одоохондоо нөгөө яг архангаад яг хэдэн хүн ирчвэ те гарчваа гэдгийг тоолдог юм механизм бүрдэг учраас энэ дээр яг тэдүү үгээд ярихад жоох хэцүү байгаа. За бидний одоо салбарын бидний харж байгаагаар бол манай монголчууд эх орноороо сайхан аялаад байна. Гэхдээ эх орондоо бас яг нөгөө төдийлөн гэх юм уу нөгөө эдийн засгийн өр өгөөж бол харьцангуй бага үлдээгээд байгаа. Бодит дүр зураг ийм байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр юу хийх вэ гэдэг дээр манай өнөөдрийн яриа баг илүү фокуслох байх л та. Яг тэгвэл эн чинь яг нөгөө аялал жуулчлал итгэвчж байгаа бид нар улирлаа огтаад яриа сууж штт тий. Тийм байгаад байна. Тэгэхээр одоо манай нөгөө одоо энэ аялал жуулчлалын салбараас олох орлогыг ихсгэх гэдэг юм чухал асуудал байгаа юм л та. Энэ юунд хэрэгтэй вэ гэхлээр одоо дэлхий өөрөө хотож гин манай Монгол улс ч гэсэн тэрнээс нэг хоцрохгүй ер нь 50-60 бараг 70 руугаа орох гээд байна. Бараг орцсон баг тий. Тэгээ энэ үед нөгөө хөдөө орон нутаг маань эзгүүдэд ирж байгаа. Тэгэхээр энэ дотоодын аялал жуулчлалыг сайн хөгжүүлж чадах юм бол хөдөө орон нутаг маань эзэнтэй болно. Тий. Эзэнтэй байна гэдэг нь өөрөө манай тусгаар тогтнолоос ахуулаад бүр маш олон асуудлыг шийдчихдэг. Тэгэхээр энэ нь өөрөө тийм чухал асуудал байдаг байна шүү дээ. Дотоодын аялагчдын маань зан төлөвийг сайн судлаад тэр зан төлөвт нь таарсан бүтээгдэхүүнийг бид нэр хөгжүүлж чадаж гимээн одоо маш олон асуудлыг шийдэх ийм юм байгаа юм л та. Тэгээд мэдээж одоо нөгөө манай платформ дээр болон бусад аялал жуулчлалын компаниуд энэ салбарын бусад тоглогчдын зах зээлдээ санал болгож байгаа бүтээгдэхүүнүүдийг харахад бол нийтэд манай дотоодын аялагчид тийм юм дуртай гэж хэлэхэд хэцүү л дээ. За тэр чинь нөгөө наснаасаа тий боловсрлоосоо за тэгээд хаана оршин сууж байгаагаас шалтгаалаад мэдээж янз бүр байгаа. За сүүлд энэ 25 оны нэг дотоодын аялал жуулчлалын нэг судалгаа явсан тий. Тэн дээр сарахад бол манай монголчууд ерөнхийдөө нөгөө өөрсдөө машина барайл хөдөө гадаанаа сайхан явцдаг.
зугаалгын хэлбэртэй нэг иймэрхүү байгаад байгаа харагдаад байгаа юм. Гэхдээ энэс гадна ийм нийт одоо масс байгаад байна. Гэхдээ яг одоо юу гэдэг аялал жуулчлалын компаниар үйлчлүүлдэг яг нэг үн цэнтэй аялал одоо худалдаж авдаг бас маш том сегмент үүсчээд байгаа. Тэдний одоо зан төлөвөө ярих юм бол бүр нарийн хэрэгтэй. Монголчууд маань гэр бүлээрээ найз нөхдөөр ингээд аялал төлөвлөлөөд маршрут дагаад ингээд явдаг. Одоо Facebook группээс харах юм бол маршрут байна уу гэж асуугаад байдаг. Тэгэхээр ер нь бол нийтээрээ ингээд нэг олон танигдсан зорин очих одоо газрууд байна л да. Баруун тишээ илүү хөгжөөд байна. Тэ Арангаа гэдэг юм уу хар хорин чиглэлд илүү хүмүүс төлхөө аялаад байна. За хаа нэг хүмүүс манаас зүүн тишээгээ бас маршрут асуугаад бас ингээ аялах гэдэг. Тэгэхээр яг энэ олонд танигдсан хэсэг танигдсан газрууд байна. Танигдаагүй бас юм нутаг орнууд зөндөө байгаад байна. Тэгэхээр дотоодын аялагчдын бас энэ анхаарлыг татахын тулд энэ тухайн сум гэх юм уу те орон нутаг бас энэ дээр яаж ажиллавал зүгээр хэдэм бэ? Дэлхийн аяллаа урсгал чиглэлийг хин контенттэй залж байгаа. Тэ аялаа. Ерөөсөө хин контенттэй залж байгаа. Жишээлбэл одоо Архангайн гэдэг юм уу те Ара гэдэг тэнд фестивал явж байхад тэн дээр мэдээж тэднийх нөгөө мэргэжлийн маркетингийн баг ажилласан учраас маш олон төрлийн зураг, видео, бичлэг, ивентүүдийн автор одоо юу гэдгийг промо видеонууд гаргачихж байгаа байхгүй. Тэрийг ингээд нийтэд дэлгэчихэж байгаа байхгүй. Тэгээд эрэнгүүт энэ сошиал платформуд дээр одоо энэ талын мэдээлэл илүү ингээд нийлүүлэгдэж байна гэсэн үг шүү дээ. Тэр чинь нөгөө олон үнний шийдвэрт нөлөөлөд байгаа байхгүй. Тий. Урд нь бол бид нар нөгөө аялал жуулчлалын компаниуд Google дээр хинэн дээр гарах вэ гэдэг өрсөлдөөнд ордог. Хайлтын систем өрсөлдөж байлаа тий. Гэхдээ энэ ажиллахаа байцсан гэж хэлж болохгүй ажиллаж байгаа. Гэхдээ өнөөдөр сошиал платформ буюу одоо нийгмийн сүлжээ өнөөдөр бүр тий тэрнээс чи их байр суурийг эзэлдэг, тэрнээс илүү өр нөлөө өгдөг, тэрнээс илүү борлуулалт хийдэг юм талбар болчиход байгаа байхгүй. Тийм тэгэхээр одоо тэр яг үнэхээр хүмүүсийн одоо ажиллах арга барил, хүмүүсийн аялал шийдвэр гаргадаг талбар тэнд юм бол тэрлүүнд контентээ сайн нийлүүл гэж байгаа. За дээр нэмээд аялал жуулчлалын мэргэжлийн компаниудад одоо тэр тухайн орон нутгийн гой сайхныг харуулсан одоо контентээ тухайн орон нутгийн эзэд өгөөл гэдэг байгаа байхгүй. Өгөөлөө. Өг гэж би зөвлөд байгаа байхгүй. За жишээлх юм бол завхныхаа түрүү жил нөгөө аялал жуулчлалын үзэсгэлэнгээр надаас асуусан. За бид нар одоо ингээд үнэхээр аяллаа урсгал чиглэлийг авмаар байна. Хүмүүс Архангаад очиж буцаад байна, тэ. Эсвэл бүр ингээд хажуугаар сүг гэж давхгаал цаашаа ховд үт юм ус руу явчаад байна. Эсвэл ингээд хүсвэл рүү явчаад байна. Бид нэр энэ урсгал чиглэлээс авмаар штэ яах юм бэ гэхээр тэгсэн. Би тэгж хариулсан. За та нар мэргэжлийн контент бүтээгчтэй хамтарч ажиллаад зурган тэ. За тэгээ видео маш сайн контентуудтай бол. За тэгээд мэргэжлийн сэтгүүлчтэй ажиллаад маш сайн бичвэрүүд гарга. Тийм тэрийгэ аялал жуулчлалын мэргэжлийн компаниудад ингээд бүр ингээд нээлттэй тавь. Бүр тэрийгэ зарлж байгаа. За та нар манай одоо тэр гоё нуурыг одоо тэр гоё сүм хийдийг те тэр элсийг одоо заахан бүх юм байдаг ш. Тэ зэрлэг гайхалтай нөгөө зэрлэг тайх одоо бүхэн хүртэл тэнд харж болж байна те бүх юм байдаг. Бүх Монголын одоо хангаад очиод говьд очиод хязгаар нутгуудад одоо харж болдог тэр ховор нандин юм болгон заханд байдаг хэрнээ урсгал авч чадахгүй байгаа шүү дээ. Нэг амиг төвлө харин мэдэхгүй байна. Яагаад мэдэхгүй байна? Харин тийм байгааз. Харин тийм тэгэхээр энийг нөгөө мэдүүлээгүй нэ гэсэн үг байна. Тэгэхээр тэр аймгийн удирдлага үед юм уу тэр аялал жуулчлалын холбоо тэр мэргэжлийн аялал жуулчлалын компаниуд нэгдэж аваад нэг юм хийх хэрэгтэй. Мэргэжлийн контент бүтээгчтэй. Контент чинь маш олон янз байгаа шүү дээ. Контент бүтээгчтэй ажиллаад тэгээ маш том контентын сан үсгээд тэрийг үнэлж болохгүй. Тэрийг дэлэг аялал жуулчлалын одоо энэ танай аймгийг зарахыг хүсэж байгаа. Дотоодынханд бас гадаадынханд зарахыг хүсэж байгаа тэр мэргэжлийн компаниудад өгсөд байхгүй. Тэнгүүт олон вебсайтн дээр зэрэг тавигдах нь шүү дээ. Тэ? Улагчны хар нуур. Одоо би жишээл бол улагчны хар нуурыг зарах хэрэгтэй болдог. Гэтэл надад тэнд сайн чанарын зураг байхгүй бол би вебсайтн дээр тавьж чадахгүй шүү дээ. Тэнгүүт би нэг зурагчнаас нэгийг одоо хэд байдیں۔ Тэ тодорхой үнээр авна. За одоо өнөөдөр зураг хангалтгүй гэж үзвэл би бас зөвхөн вебсайтн дээр зураг тавиад явахгүй байхгүй. Тэнгүүт сошиал платформуд дээр маш гоё видео, урт богино видеонууд. За эсвэл одоо юу гэдгийг одоо маш гоё юм сонирхолтой юм ярианууд хиймээр шүү дээ. Тэрийг нөхдөөд тэнцэнэ дарчаад нуугаад байгаа гэсэн үг. Одоо хуваалцахгүй. Тэг хуваалцахгүй гэсэн. Хуваалцахгүй нэ гэдэг чинь нуун гэдэг агуулга шүү дээ. Тэгэхээр тэрийг л ил болгож байгаа гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ яриаг сонсож байгаа бусад аймагуудынхан ч гэсэн бид нар нөгөө сая манай мэргэжлийн аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхан Дорнод аймагт нэг өнгөрсөн үйл ажилласан л да. Тэгтээ бас
зөвлөжөл ирж байгаа байхгүй. Та нар контент бүрдүүлээрэй. Тэгээд аялал жуулчлалын компаниудад ашиглах боломж олгоо гэж байгаа. Тэгээд ирэхлээр яах нь вэ? Эн чинь илүү олон хүнд харагдаж эхэлнэ. Яг тэгэхээр одоо би аймагийнханд надаас зөвлөгөө авах гээд ирэхээр л би үзүүлдэг байхгүй. Одоо жишээлх юм бол энэ завхан, баян онгор одоо өргөө гэдэг нэг урсгал чиглэл авчдаггүй байгаа аймагуд байгаа ч дорн тэд нар байна. За ер нь тэгээд өмнө говь баян үлгийн хөвсгөлөөс бус одоо Архангай эднээс бус авчдаггүй байгаа шүү дээ. Тэгээд тэднээс би юу үзүүлдэг гэхээр интернетэд ороод Монголиг л хайгаал үз. Тэгэхээр аль аймгийн контент гарч ирж байна. Тэр чинь одоо танаа урсгалыг аваад байна гэсэн үг. Тэгэхээр Монголиа гэдэг үгэн дээр та нар гарч ирдэг болохын тулд л ажил. Тэхийн тулд аялал жуулчлалын компанийнханд зардал багтай байдлаар шийдэл гэж хэлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр эргээд нөгөө дотоодын аялал жуулчлалтайгаа одоо нөгөө өнөөдрийнхээ ярианыхаа сэдвтэй наах юм бол одоо манай хязгаар нутгуудад аймагуудад гой эрдэнсүүд биш тий. Тэрийг битээ нуулда хуваалцаадаг л да тий. Жишээлбэл бид нар нөгөө дорндод явсан шүү дээ. Тэгэхэд тэр дорндын аялал жуулчлалын компани ярьсан шүү дээ. Бид нарт одоо бид нар тэнд очисон учраас сонсож байгаа байхгүй. Яг мэрэгжлийн хүмүүстэй уулзсан учраас тэнд яриа өрнж байна тий. Тэнд яриа өрнж байна. За тэнд ямар юм байсан бэхлээр би хүртэл сонсоод бүр ингээд гой санагцсан. Энийг хиймэр санагцсан юу гэхэлэр дорндын одоо 10 жилийн хүүхдүүдийг аваад тэр нөгөө алах голын дайн болсон хэсэг рүү авч явдаг тий. Алах гол суман дээр. Тий. За тэгээд тэр яг тэр жинхэнэ тэр дайн болсон тэр нуувчууд. За тэгэл тэр нөгөө дайны одоо үйл явдал болсон юм газрууд тий. Ингээ бүх юм нь одоо байгаа гэдэг байгаа байхгүй. За тэнд нь ингээд залуусыг 10 жилийн хүүхдүүд ихчүүд юм оюутнууд ингээ аваа явахад эхэндээ тэд нар маань жоох юм дурамчхан тий гой дуу сонсъё л да гэл нөө хипхоп сонсох гал ингээл лээдэг. Эх орны тухай дуу ер нь чихрүү нь орж өгөхгүй тий. Юу уйтгартай дуу тавиад байгаа юм бэ гэл тэгдэг гэж байгаа байхгүй. Одоо автобусанд нь сонсоход. Тэгээ тэр гой одоо нөгөө дайн болсон газрыг үзүүлээд ямар үн цэнээр чиний энэ өнөөдөр эдэлж байгаа энэ гой тусгаар тогтнол чинь хідэн хүний аймаар ямар үн цэнээр тэр аймаар төмөр одоо савн дотор хүмүүс тэр нуувчинд ингэж сууж агаад хоолоо идж агаад тэгээ гарч ирээ будулсан ч гэж магадгүй тийм аймаар юмыг туулаад өнөөдөр бид нэр эрхчлөө тусгаар тогтнолоо эдэлсэн гэдгийг биеэр мэдэрсэн хүүхдүүд буцаад ирэхдээ тэр тусгаар тогтнолын гой дуунуудыг тавихлаар ингээ уйлаа сонсдог гэж байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр энийг ганцхан дорндын хүүхдүүд биш. Энийг Монголын бүх сум аймгийн хүүхдүүд үзмээр байна. Энэ ч л өнөөдөр нөгөө дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хөшүүрэг байхгүй. Тийм ээ. Тийм бааз. Энэ тэнд очихлаараа би дотоодын аялал жуулчлалаа ямар гоё хөгжүүлсэн юм бэ гэл жоохон харамсал төрөөл жоохон явтгалтай ингээд ийм гоё кейс манад байвлахгүй юм байна да гэд. За тэгээд манай нөгөө үүрт заах ихч урка ихч шүү дээ. Манай салбарын мундаг лидер эмэгтэй эксперт эмэгтэй. Манай урка ихчийн ярьж байгаагаар бол норвегичууд хүүхдүүдээ өвөл 100 хавар намар одоо улирал үл хамааран бараг 7 хоногт нэг удаа өдрийн экскурсээр ингээд гаргаж идэг хагас өдрийн. Ааха. За бүтэн өдрийн гэх юм бол магадгүй улиралтай нэг гаргадаг ч юм уу. Тэгээ ингээд тоог нь харах юм бол хүүхдүүд жилдээ 30-аас 50 удаа аялд гаргадаг байхгүй. Танай зохион байгуулалтаа аялаа шүү. Дандаа сургуулиас. Тий. Сая би одоо дорндын жишээг ярьлаа шүү дээ тий. За Норвег өнөөдөр хүүхдүүдээ багаас нь аялагч болгож байна тий. Аялагч болгож байна. Хоёрдугаарт тэр нөгөө аялалд гарсан хүүхдүүдэд дотоодын аялал жуулчлал хөгжснөөр одоо ямар асуудлуудыг шийддэг вэ гэдээ ярих юм бол аюу сантай. Жишээлх юм бол тэр аялд явж байгаа хүүхдүүд өнөөдөр бидний хамгийн том асуудал хүүхдүүдэд яаж утаснаас холдуулах болчихлоо шүү дээ. Тэр чинь автоматар одоо шийдэгдэж байна. Хоёрдугаарт өнөөдөр нөгөө дотоодын аялал жуулчлал гэхлээр танаа нөгөө монголчууд ч очил энэ тэндгөө хог хайдаг штэ. Ер нь монголчуудыг бараг аялуулахгүй л яасан бэ гэсэн санал манай аялал жуулчлалын салбарынхнаас гардаг. Харамсалтай. Энэ аюу харамсалтай л да. Яагаад хогоо хаяад байгаа тэд нар? Эх орн нь ямар үнэтэй гэдгийг төдийлөн зүрхэндээ мэдрэг хүмүүс хаяад байгаа. Тэгэхээр нөгөө бүр цэцэрлэгээс ахуулаад 10 жилээс ахуулаад эх орноороо явцсан хүн бүр ингэ чихрийн цаас те юу ч байсан гэсэн хайчдаг. Яадвал зүрхэнд нь уягтчихж байгаа байхгүй. Тэ? Уягтчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэгж уяад байна. Эх орноороо 7 хоног болго явцсан хүмүүс. Тэгээд ерөөсөө норвегичүүдийн хилдэг үг нь бүр амар гоё. Муу цаг агаар гэж байдаггүй харин тохиромжгүй хувцлалт гэж байдаг. Тийм сэтгэл зүг одоо бэлтэж ш. Тий. Тэгэхээр одоо манай ээж аав жишээлх юм бол жоох ингээл цас хаялал ингээл хүүтрэл ирэх юм бол одоо хүүхд жоох даарчин явуулахгүй гэх хандлага байна уу? Байна тий. Одоо бидний ихэнхт нь байна. Буруудахгүй надад ч байгаад байна тий. Тэгэхээр тэрийг нөрөөгүүд бүр багаас нь ээж аавд нь гэдэг юм уу хүүхдүүдэд юу гэж ойлголдог гэхээр муу цаг агаар гэж байхгүй. Энд чинь байгаль шүү дээ.
бид нэр хідэн сая жилийн байгальтайгаа нэгдээл нэг идэсэн бол амьдрал явцсан шүү дээ. Тэгээ өнөөдөр тэр цаснаас айгаад юм уу шуурганаас айгаад гэртээ суугаад тах зөв юм уу те болохгүй байхгүй. Тэгэхээр тусмал хүүхдүүдийн тохиромжтой утсан. Одоо бие даах байдал улам суулаад байгаа шүү дээ ер нь. Тий улам суулаад шүү дээ. Өнөөдөр ингээд хотод өссөн хүүхд, хөдөө өссөн хүүхд шал өөр идэг те. Хөдөө өссөн хүүхд ятаж л маш гэрх байдаг. Одоо би оюутнуудтай зөндөө олон жил ажилласан л да. Манай хөдөөний оюутнууд хүн ингээл ороод гарах хооронд тэр хүний маш нарийн имийг ажилласан байдаг байхгүй. Тийм тэр хүний байр байдал тийм байсан гэсэн ингээд хотын хүүхдүүд би бас тэр хэсэгт нь орно л да. Би нарийн им ерөөсөө анзаардаггүй. Мэдхгүй нэг асуултахгүй эмхтэн байсан эрэгтэн байсан тэгээ баг болоо. Нэг тиймэрхүү асуудал ярьжсэн даа. Гэтэл өдөөний хүүхдүүд аягуусаа анзаарсан байдаг. Яагаад гэвэл тэр чинь нөгөө байгальтайгаа нэгдсэн. Тийм. Байгальд байгаа хүн ингээ юу ч анзаарахгүй суугаад авах боломж байхгүй. Тийм байна. Тэр хүн бүх юмыг анзаарах хэрэг гардаг те. Өнөөдөр үйл яаж ийн одоо би тэхийн тулд тийм юм хийхин тулд одоо үйл тэгж байгаа юм байна, салхи тэгж байгаа юм байна. Тэгэх юм бол би ингэ юм байна те. За тэнд тэгж гин ургамал амтаа яасан байна те. Ингээ бүх олон хүчин зүйлийг тооцоолдог учраас нөгөө ажигч гэрхаа чанар болж байна те. Одоо яаждаг. Сая Торнтын аяга гоё жишээ. Надад айлж уушлын бол юм дам маршрут гэхээс илүү тэр өөр юм аялал өөр юм гоё утга учиртай, зоригтой нэг юм төлөө яваад ирэхдээ нэг юм ойлгоцсон тий. Ирүүл одоо жинхэнэ аялал утга учир байх гэдэг. Тэгэхээр яг одоо ингээд тэр алс хязгаарлагдмал бүс нутгуудад ингээд тэр болгон аяллаа маршрутыг чиглэл хөгжөөгөө байгаа даа. Тэр юм гоё зоригтой агуулгатай аяллыг явуулахад зориод очлоо. Тэгэхээр тэнцээ бас нэг юм үйлчилгээний цэгүүд хэрэгтэй болох юм дэж хүмүүсийн хэрэг зарж. За халахгүй сумын үед бол миний мэдгээр болж халахгүй зочд буудал гэдэг. Хүлээгд авах газар байгаа дээ. Юунаас гадна бас тухайн орон нутагт аялал жуулчлал таатаагаар хөгжихийн тулд доктортойгоор зөв хөгжихийн тулд орон нутгаар ямар багтаамж одоо юу гэдэг ямар үйлчилгээний сервис үйлчилгээнүүд ч гэдэг юм юу бэлдэх хэрэгтэй юм бэ? Тэгэхээр аялал жуулчлал хөгжих юм бэ гэж. Харин тийм энэ нэг улс орнуудын мөнгөө эргүүлдэг. Улс орон мөнгөө гадагшаа гаргахгүйгээр дотроо мөнгөө эргүүлдэг. Гадагшаа гарах байсан мөнгийг авч үлддэг хамгийн чухал арга ч одоо дотоод ялж уушлаад байхгүй. Тийм учраас засгийн газар болгон өнөөдөр бодлого стратегийнхаа нэлээд том зайг дотоод ялж уушлаад үлдээждэг. Тэгэхээр нөгөө одоо энэ сая дорнд руу явуулъя гэж ярьлаа шүү дээ. Дорнд руу явуулахын тулд жишээлх юм бол би хүүхдэд дорнд явуулна гэж бодвол хамгийн түрүүнд аюулгүй байдлыг хангах шүү дээ. Бодно шүү дээ. Аюулгүй юу гэж асууж байна одоо жишээ. Нэгдүгээрт аюулгүй. Тэгэхээр тэр аюулгүй байдал юунаас эхлэх вэ? Замаас эхэлнэ шүү дээ. Замаас эхэлнэ. Тэгэхээр засгийн газар тэр замыг төлөвлөж өгдөг байх хэрэгтэй байна. Гэтэл бидний нөгөө нэг дорнд руу очдог тамийн табилуу те. Эвдэрсэн байгаа зам аа. Энэ жил засагж байгаа сураг гаргалээ. Тэр бол маш сайн мэдээ. Үнэхээр ямар гоё мэдээ вэ гэж сонссон. Тэгэхээр тэр тамийн тав миний мэдхийн мэдхгүй сүүлийн 10 20 жил тэгээд явцсан. Тэр болвол Дорнод аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхгүй боомоос амар том асуудал байна. Одоо ч нөгөө аймагаас гарсан улс төрчид нь тэр асуудлуудыг шийдэлцдیں۔ Гинлээ. Одоо тэгэхээр тэр аймагаас гарсан байгаа тэр улс төрчид нь тодынхны урсгал чиглэлийг авахын тулд би аймагтаа юу хийх вэ гэдэг дээр илүү анхаарах хэрэгтэй байна. Түнсч тэнд байгаа тэр хүмүүс нэг будаа гурал тарахтай биш байхгүй юу? Урсгал чиглэл очиж юм бол тэгтээ тэргүй тэр хүмүүс чинь долгор эмээгийн сүүгийг худалдаж аваад те дорж ах юм орийг хөлслөөд тийм ээ дулмаа их чинь тэр гуанзанд очоод эсвэл одоо тэр нөгөө нэг хүний тэр 0-д тийм үү кофе шопт мөнгө төлөөд ингээ явчин. Тэгтээ тэргүй аялал жуулчлал гэдэг чинь мөнгөний урсгал гэдэг. Хөдөлгөөрдөө л мөнгө зарцуулж байгаа. Хөдөлгөөрдөө бид нар мөнгө зарцуулж байгаа шүү дээ бид нар тий. Ерөөсөө мөнгө зарцуулах гэж л угаасаа явуулдаг шүү дээ тий. Тийм тэгэхэр чин за хөөхөдөө энэ нэг хэдийн ядраад энуудаа гэж ус төрчт нь очиод нэг амар баатрийн дүр үзүүлээл нэг хил будаа нэг хил гурил гэж яхахын оронд тэгтээ тэргүй тэр гурилаа мөнгөөр авах тэр ажлын байр буюу тэр урсгалын нээгээд өгөөчөл гэдэг асуудал байхгүй. Тий. Тэгэхээр тэр зам байгаад байна те тэр аюулгүй байдал чинь шууд замтай холбогдож байна. Дээр нэмээд одоо мэрэгжлийн байгууллагын хөгжил гэж нэг юм байна. Тэр дорндийнхан болвол бас харьцангуй хөгжилтэй орон нутгийн тур операторууд ер нь айгүй тийм одоо нэлийн боловсралтай салбараа ойлгоцсон хийж байгаа маа ойлгоцсон байж нөгөө орон нутгийн одоо аялал жуулчлалууд аюулсаа хөгждөг л дөө. Тэгэхээр дорнод дээр би харьцангуй аюул тийм сэтгэл хангалуун ирсэн эднэр аюул айтайхан бол зам дээ шүү ер нь дайжгүй юм байна. Тэр зам харгуун те нислэг юм хумнал тогтчвол болох гээд байгаа аймаг биш үү гэж тиймэрхүү сэтгэлдээ ирсэн л те. За бусад зарим аймагуудын тухайд бол бас үдийлэн бас тийм байж чаддаггүй. Тэгэхээр тэдний хөгжлийн тухай байхгүй. Тэнгүүд дахиад
одоо аймаг орон нутгийн удирдлагаас ахуулаад засгийн газрын түвшинд энэ зах хязгаарт байгаа байд юм уу те хүн зориод очихт нь үйлчлэх гээд байгаа нөхдүүдийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжилд нь одоо тэд нар мэдэхгүй байгаа бол мэдүүлэлт өгдөг хүмүүсийн сургалтын ахиухан зохион байгуулж өгөх хэрэгтэй байхгүй тий тийм хөгжүүл тий тэд нар маань хөгжөөд дээр нэмээд зөвхөн бүтээгдэхүүн хөгжүүлэх биш байхгүй тэд нар маань яавал яаж хөгжих вэ гэхээр за мэдээж бүтээгдэхүүн дотор энэ хоол ундны үйлчлэг хүртэл орж байгаа ш тий Төв аймагт ирэхэд ийм борцог иддэг бол за ховдод очихоор арай өөр байд юм уу зөвхөн тэр Төв аймагт идэж болдог борцгийг л байд юм уу хушуурыг ховдод идүүлээд байвал жоо хуйтгартай те тэгэхээр ховдод чухам зориод очиод иддэг тэр нэг сонио амттангийн хөгжүүлэхээс ахуулал юм юмнууд байгаа. Тэгээ тэрийг нь орон нутгийн иргэд мань төдийлөн нөгөө ялгааг нь олж харахгүй байгаа бол тэр сайхан сургуульд те одоо чадахжуулалт гэдэг юм capacity building биш те тэдний аюу сайн хийгээд өгөх юм бол хөгжичнө л гэж хардгийг хүмүүсийг хөгжүүлээд бэлтгэхэд бол тийм тэгэхгүй бол одоо бол нөгөө ер нь бол тэрийг гадны том мэрэгчлэнүүд экспертүүд урин гэхээс илүүтэй манай салбарын экспертүүд ч өөрсдөө амар чангарчлаа шүү дээ. Ер нь сайн чангарсан. Баргийн гадны экспертүүдийн зэрэгцэд сууж байгаад үгүй энэ аймаг дээр яг л энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ ингэж хөгжүүлнэ гэдэг энэ одоо алхмуудын заагаад өчгтэй ийм стратегийг хийчих хэмжээний экспертүүд манайхан донд маш олон болчихлоо шүү дээ. Тэднэрээ сайн ашиглах хэрэгтэй байгаа юм л да. Тийм ээ. Тэгжиж яг үйлчлэгээ одоо яг жууштай хүлээж авах байгаа орон нутаг өөрөө яг эхлээд бэлэн болох ажил те. Одоо бэлэн болтой. Одоо яг сая тэр хоолн дээр их гоё онцлог хэлж байна л да. Нутгаар гадаадын жуулчид Монгол зорж ирэл Монгол хоол гэж хэлхээс зэрэгцээд бид нар ч гэсэндээс өмнө гой орохороо тэр юу лээ нөгөө хоолч жимби. Зүгээр одоо яг тийм чансан байх эдмэргүй жимбэ гэдгийг нь бас ялгааг нь мэдчихмээр байна. Баяуулгаа бол бишбэрмакийн сонирхоод үзчихмээр байна гэдэг. Гэхдээ хамгийн сонь миний одоо анзаарснаар би ч бас чамгүй олон аймаг сумдаар аялахад ийм байдаг гэсэн тэрийг хаанаас идэх вэ гэхээр бэлэн гаргаад өгөх цайны газар байхгүй. Тэгэхээр яг одоо юу гэдгийг аялал жуулчлалын хөгжиж байгаа энэ үед бол яалтчгүй яг таны хэлдгээр үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс энэ төрлийн ойлголт тэр нь чухал гэдгийг ойлгохгүйгээр хотоос ирсэн гэдэг юм уу гадаадаас ирсэн жуулчин гэхээр өндөг шараад зайц шараад өгчүүл яг гоё үйлчлэгийг нөхөх гээд байгаа гэж бас нэг ойлголтын зүрх хоёр талтай гараад байгаа юм санагдаад тийм. Тий. Одоо халуунаг хэлсэн дээр би одоо хоёр л зүйлийг айгүй хэлмээр санагдлаа. Нэг нь орон нутгийн тэр хүнсний онцлог тий. За би жишээлбэл төвдөд очлоо. За тэр төвдийн Жомлонгма тэр гоё Эверестийн тэр бейс кемп гэдэг 5200 дээр нь очлоо. Тэгэхэд тэнд очиход бидний идж байгаа одоо хоол унд болол мэдээж тэр их газрын хятадаас өөр. Ядаж л надад биш үү. Та сарлагын одоо оронд ирсэн байна гэд гуляашна. Одоо бууз бид тэд нар чинь нэг момо гэдэг нэртэй одоо манай бууз л та. Ер нь бол бууз гэдэг одоо тэр нэг төрлийн хоолыг чинь улс орон болон өөрийнхөө нэрлэж штэ. Төвдүүд бол момо гэж нэрлэдэг. Момо нь сарлагын махтай. Тэгээд менюн дээрээ сарлагын махтай бууз гэж бичсэн байдаг. Момо гэж үчээ тэгээ доор нь одоо тайлбарлаж штэ. Гуляаш нь яг мид гуляаш. Гэж тавьсан байдаг. Тэгэхээр би төвдөд ирсэн би 3500-аас дээш дандаа явж байгаа. Тэгээд би чухам дээр одоо ингээд одоо төвдийн ингээд галт тэргэнд байд юм уу унаанд суугаа явж хаад ингээд бүр ингээл бүр шагаа асгацсан юм шиг сарлагын дундуур явдаг л та. Тэгээд тэр сарлагийнх нь махыг идэж үсэх нь өөрөө надад чухал туршлага байгаа байхгүй. Тэр боломжийг олгочихол гэдэг. Тэгээ одоо бид нар одоо би чинь гадаадын жуулчдад төтөч хийгээд бас нэлээд хэдэн жил ингээд одоо эх орноороо явлаа. За тэгээд Архангай завхан гэдэг чинь сарлагын манай эх орн шүү дээ. Очингууд үхрийн мах гэж хэлээд ингээд хоолоо өгдөг байхгүй. Тэгээ би болохоор сарлаг гэж хэлүүлэх гээд энэ сарлагтай гэхэлэр уг сарлаг гэж байгаа мэдэрч идмээр байгаад байдаг. Би тэгэж гайхуулж тэр хүмүүст нэг юм онцгой мэдрэмж өгмөр байгаа байхгүй. Энэ сарлагын махтай гэхэлэр үхрийн махаа гэдэг. Сарлаг гэхэр дургуц чинь гэж ойлгоод байна уу? Үгүй харин тэрийг яагаад ч юм ил гаргаж хэлэхгүй байгаа даа. Гэхдээ сүүл манай Архангай нөгөө гана хотод одоо сарлагын махан стейк эднэр шаарддаг хот pot эднэр хийдэг гэлүүдээ тийм ресторан нээсэн гэж хэлээ. Тэгэхээр энэ хандлага өөрчлөгдөж байгаа. Одоо ингээд залуучууд их гоё энэ тэнд боловсрал эзэмшсэн мундаг залуучууд энэ салбарт орж ирээд шаал өөр салхи сэвэлзүүлж байна л да. Тэр нь их гоё яагаад байгаа. За хоолны тухай тийм байгаад байна тий. За тэгээд өмнө говьт очиход одоо юу гэдгийг тэр ингэний хоромгийг л ямар нэг тий
хаана бүх газар л очихт нэг юм надад хамсах тийм боломж олгомоор байгаа байхгүй. Чи одоо жишээлбэл өмнө говьд очиод ингэний хоромгийг одоо тэгээд дурын одоо цайны газраас нь ч юм уу амсаж чадчихна уу? Үгүй. Тий. Тэмээний махч ганц баг ховроос олж иддэг. Яг Тий. гадаадын жишээ бид нар ч гэсэн бас нэг явахаараа тэмээний махтайг сонирхгүйла шин сонирхмаар байдаг. Тэгтээс ховор олддог. Тий. Тэмээний би тэгээ тэмээ өмнө говьнаас асуудیں۔ Тэмээний хор гуйлаа шийд үгүй одоо хоол хийж болдгоо мүү? Яагаад юм гэхэлэр шууд хоол хийж болохгүй одоо борцоор нь хийдэг юм а гэж тайлбарлаад гүтгүүлдэг борцоор нь хийгээд үл. Тий. Өмнө говьд ингээл дунд говь өнгөрлөө өмнө говь руу орсон л бол одоо тэмээний борцтой цувинч гэдэг юм уу тий. Тийм. Миний хотод өдөр болго идээд байгаа тэр хоолноос ямар нэг өөр. Тэрийг нь би жуулчиндаа бэд юм уу? Гадаадын бас дотоодын жуулчиндаа. Одоо миний өгчөлөл өмнө говьт орохдоо тэр нэг өөр юм мэдэрсэн байх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээ дээр нэмээ тэрний тайлбар айгуу чухал. Тэгэхээр тэр нөгөө аймаг болго өөрийн амтыг хөгжүүлэх айгуу маш чухал байна. Нэмэх нь за жимбиг тогтмол хийдэг нэг айл бай гэж бодъё өмнө говьт те. Тэрийг би яаж олох вэ? Тий. Энэ нөгөө мэдээллийн хүртээмжтэй байдал, мэдээллийн нэгдсэн байдал манай Монголд байхгүй байгаа. Тус-тусдаа л нэг Facebook ч юм уу тий. Одоо Facebook-ийг бид нэр хамгийн том мэдээлэл их сурулж болгочоо да. Энэ бол жоохон одоо тийм зүг биш хандлага л да. Ер нь бол ийм нэгдсэн мэдээллийн сан байх хэвээр. За тэгээд одоо чухамчин л тэр юуны өмнө говийн жимбигийн тий арханга хорхог арай булганы хорхог өөр юм болвол тий. Булганы хорхог жишээлбэл маха яг тэр нөгөө булганы айраг онцлог гэж яриад байгаа шүү дээ. Тэгвэл булганы хорхог нь айраг чинь тодорхой бактери ба шүү дээ тий. Бактери ирсэж байгаа. Айрагт 24 цаг дарсан тэр нэгэн зүйлийн хонины махыг хийгээд гарч ирж байгаа хорхог булганых. Үгүй ингээд нэг жоохон ялгаатай болгочихвол яа тий. Тийм үү? Айрагт дарах хэрэгтэй байдаг. Одоо энэ виноны соёлтой газрууд чинь винон тахаад ардаг үстэй. Тэр чинь бас винонд байгаа тэр бактерийг ашиглаад шүү дээ. Тэр нэгэн зүйлийн бактери тэр махыг зөөлөн бөгөөд амттай байлгаад байна. Өөр нэг тэр өөр хаач амтлахгүй тэр амтыг гаргаж ирээд байгаа юм. Тэгвэл манай булганд тэр гоё ч юм шүү дээ. За магадгүй тэр ингэний хоормогт нь махтаарч болдгийг эсгийг би мэдэхгүй байна. Мэдэмгэрж чадахгүй байна. Болдог бол тэгэлдээ тий. Яг булганд амссан хорхогноос өмнө говьт адилхан хорхогийн нийж байгаа хэрнээ одоо арай өөр. Магадгүй тэр ингэний юу вэ штэ нөгөө нэрмэл. Ингэний цагаа, ингэний нэрмэл гээд бусдаас арай өөр. Уус нь л бол тэр оройноо маш сайхан унтдаг, нойр хүрдэг энэ төргээд өмнө говь өөртөө ярьдаг штэ. За магадгүй тэрэндээ дарж болох юм болов. Эсвэл дарж болдгоо юм бол ингээд одоо тэр нөгөө халуун чулуун молоогоо ихтэй нэрмлээ хийх үү те. Ингээд нөгөө энэ тухайн орон нутгийн тэр бактери байд юм уу те. Олон мянган жил, олон сая жил хөгжөөд ирсэн тэр аймаг орон нутгийнхны одоо биед 100% зохицоод зэрэгцэж болоод байгаа тэр бактери ургамлыг ашиглаад өөр юм гаргачмаар байна. За тэгж хөгжүүлэгч өөрөө маш том ажил байгаа л да. Үнэхээр энд бүр засгийн газар оролцсон. Оролцоод хөгжүүлсний дараа тэрийг яаж жуулчдад мэдүүлэх вэ гэдэг чинь өнөөдөр энэ интернетийн орчинд те. Битээ тэр мэдээлэлээ нугаач л гэдэг. Үнэхээр тэр айл жимбиг нь хөгжүүлсэн байгаа бол очих тоолонд жимбиг бэлэн байж идэг бол тэр өмнө говь аймгийн аялал жуулчлалын холбоо нэт юм уу мэдгүй тэр мэдээллийг хүртээмжтэй байлгах тал дээр л анхаарах гэж. Тийм л юм хэмээр байгаа. Тэгэх юм бол одоо манай хүүхдүүдээс миний гэр бүлээс ахуулаад те миний найзуудаас ахуулаад өнөөдөр гадаадд мөнгө өрмээргүй шүү дээ те. Аутбанд буюу гадагшаа аяллаар асар олон тэрбум магадгүй их найдаар ярих мөнгө гадагшаа гараад байна. Өнөөдөр энэ хилийн дотор байгаа дулмаа ихч минь өнөөдөр олох байсан мөнгө Вьетнамд хятадд очиод зарагдаад байна. Энэ мөнгө хэдүүлээ авч үлдэхийн төлөө л яриа л да. Тэгэхээр халиуна намайг дотоодын аялал жуулчлалын талаар ярилцъя гэхэд ерөөсөө энэ л хамгийн гол мессеж гэж би бодож илаа л да. Яа тэгэхээр дотоодын аялал жуулчлалыг яаралтай бодлогын түвшинд хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Хөгжүүлээд ирэх юм бол энэ эдийн засгийн одоо цусны эргэлттэй эн чинь илүү одоо эргээд эрхийн сацуу гадагшаа замбрааг урсаад байгаа энэ мөнгө дотоодоо үлднэ гэж. За тэгээд тэрийг бас зөв төлөвлөж гимэн энэ мөнгө бас дахиад дотооддоо үлдэнэ. Яаж зөв төлөвлөлт талаар яриад байгаа гэхэлэр одоо залуучуудыг нөө дотоодын аялалд хамруулна гэхэлэр баахан унаан цуулгаал явуулаад нэг хонуулаад дахиад явуулаад нэг хонуулаад явуулаад байгаа шүү дээ.
Тэгэхээр энэ нийт энэ одоо А гэдэг залуугийн төлсөн мөнгөний дийлэнх юунд зарцуулагдаж байна? Тээвэр дөө. Түлшинд тээвэр зарцуулагдаад байна. Тээвэр чи юу лээ дээ? Түлш юу лээ дээ? Импорт юм араш. Тийм үү? Тийм бай таа. Би одоо жишээлбэл хүүхдтэй мөнгө төлөөд одоо тэгээд нэг тийм төрлийн аялалд явуулчихвал миний төлсөн мөнгөний 3/1 нь зүгээр л буцаал түлшинд буюу импортын бараар буцаал хил аваад дараа явчихад байна шүү дээ. Бити тэгээчтэй тий. Дараа нь энэ ер нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний дотоодын аялал жуулчлалаар ялангуяа ер нь гадаад ер нь инбаундын туризм ч ялгааг байгаа дөө. Тоо харах юм бол жуулчдын гадаад дотоод жуулчдын төлж байгаа нийт мөнгөний 3/1 түлшинд 3/1 нь хүнсэнд байгаа. За яг иймэрхүү ширээтэй байвал энэ хүнсэнд төлж байгаа тэр их мөнгө их оронд минь үлдэж байна. За сайхан боорцог байна. Сайхан ааруул сайхан өрөн байна. Ингээд байвал өөр. За энэ дээр юу гэдгийг кофе ч юм уу импортын баруучвал гэдэг ч юм уу. Энэ нөгөө орц найрлага хүртэл бид нэр айгу бодмоор байгаа биш тийм ээ. Энэ өнцгөөс ёстой харж байгааг. Дотоодод аялж илээвэл мөнгө дотоодод үлдэж байгаа л гэж ярьдаг хардаг. Бидний тавган дээр байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь импортын бүтээгдэхүүн одоо нэг төрлийн жимсний одоо десерт гэхлээр нэг юм олон жимсний компот авчираа тавьдаг шүү дээ. Тэг. Тэр нь төлсөн мөнгө гараал явж байгаа шүү дээ. Тийм байна тий. Тэрний оронд нэрс одоо хайлмаг өрөм энэ төр байвал яах гээд байна. Нутгийн хүмүүс тэндээс өгөөж аваад үлдэх нь шүү дээ. Тэгэхэд байна. Тэгэхээр энэ дээр яагаад энэ дээр нөгөө нэг энийг чадахжуулаач орон нутагт бүтээгдэхүүн төлөвлөж байгаа хүмүүсийг чадахжуулаач гэдэг байгаа чинь энийг мэдж байгаа экспертүүд манад маш их байна. За манай насных ингээ хэлчин те. Бидний үеийнхэн бүгдээрээ мэдээд байна. Тэрийг одоо энэ орон нутагт бүтээгдэхүүн хөгжүүлэх гээд гой хүсээд байгаа тэр залуучууд. Эсвэл заавал залуу хүн байх албагүй шүү дээ. Тэр нэг ихч те. Одоо тэр нэг долгоор ихч өнөөдөр хажуудаа гэр бариад жуулчин хөгжүүлэх гээд давал тэрэнд нь очиж хэлээ л дээ. Ихчээ та бити компот ав те. Та ингэчих те. Намартаа сайхан тэр нэрсээ үйд юм уу? Танаа нутаг нэрстэй бол нэрсээ 7 гонтоо 7 гоноо аваад тиймэрхүү байдлаар даршилж байгаа. Өдөр халиар гэж нэг гоё юм биш. Гэ тий. Одоо яг энэ бүс нутаг бол халиартай байгаа. Яг энэ бүс нутагт бид нар гадаад нь ч бай дотоод нь ч бай ирэхэд бидний ширээн дээр халиар баймаар байгаа. Кимчи биш. Яг тийм. Тийм аа. Яг кимчи байж болно. Яанд бол кимчиний тэр байцааг өнөөдөр бид нэр тарьдаг болчихлоо. Гэхдээ соёлыг харахаар одоо жуулчид ирээд ингэдэг байхгүй танах хидэрхий энэ солонгос соёлтой амар алдсан биш үү гэж одоо шүүрс алддаг. Тэгэхээр бид нар ингээл нэх гоё олон мянган километр одоо бид нар чинь сая энд ирэх гэж бас л зам туллаа шүү дээ. Цуулаад ирсэн чинь ширээн дээр нь халиар биш кимчи байж ахаар гэлтэй солонгосын нөлөө байгаа мó те гэд тэгээд нь штэ гэж боддог. Тэрний оронд гой дарцаа халиар те. Тийм байна. За заавал халиар гэхгүй говьруугаа тэр хүмүүл нь бэд юм уу те гих мэдчлэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр иймэрхүү наривнууд орж ирмээр байгаа байхгүй те. Тэрийг бас бүгд төлөвлөлтөнд бол маш нарийн орж ирэх юм биш үү? Айгүй нарийн орж ирнэ. Маш нарийн орж ирж ээж бид нар энэ мөнгийг бид нар хилд авахгүй авч үлдэх хэрэгтэй. Энэ мөнгө биднэрт хэрэгтэй биш үү? Өнөөдөр бидний амьдрал үнийг хэлэхэд жоохон чангал л шүү дээ. Бизнес, хувийн бизнес эрхэлж байгаа хүн болгон өнөөдөр бас тэ амьдралын төлөө тэмцэж чинь. Тэгээд арай гэж олсон мөнгө нь тал тийшээ ингээл цэцэгдаад яач чинь тий. Одоо энэ бүтээгдэхүүнүүдийг ингээ гоё хөгжүүлээд сая та их чухал юм хэлж байна. Яаж мэдэх юм те? Тэр хүн тим юм хийгээд байгаа. Яаж би нөө аяа тоглоод хэлдгийн та юм гоё юмтэй хийж чаддсан бол олоод иргээл сууж явах юм аа. Олоод ирлээдээ тань гэд тоглоом хийж идгийн нутгийн хүмүүсээр. Тэгэхээр энийг одоо үүнээс гадна бас нэг юм хамгийн чухал хөндөгддөг зүйл бол аялын маршрутыг хаанаас авах вэ? Бид нар гэр бүлээ аваад хаашаа аялах юм бэ гэдээ аялаа төлөвлөх гээд байгаа хүмүүс. Тэгэхээр иймэрхүү мэдээлэлтэй ийм маршруттай нэг юм нэгдсэн систем одоо байхгүй байна уу? Энийг яаж шийдэх юм? Яах боломжтой? Яг уу одоо бол ганц нэг аймаг энийг бас нэг юм нэгдсэн ийм байдалд оруулах гад хичээж оролдож байна. Гэхдээ тэр нь яг нөгөө нийтэд хүртээмжтэй байгаа хэсэг нь дараагийн асуудал те. Оролдож байгаа сайн зүйл. Тэгээд ингэж л эхлэх байх л та. Тэгэхээр тэр нөгөө ер нь бол гадаадын жуулчид ч тэр дотоодын манай жуулчид ч тэр нэг юм нэх гоё явж ороод нэгдсэн мэдээлэл авдаг тийм юм үнэхээр Монголд алгаа гэж яриад байдаг. Одоо жишээ нь ийм байж болох одоо танайх сайт бол одоо дотоодын аялал жуулчлалын маш олон мэдээлэл нийт ор байгаа. Тэрэн дээр ийм
байвал яадаг уу? Одоо маршрут гэж хэлээ гэж бодъё л дээ. Бидний хэрэгэл сурсан үг нь тэр учраас би тэрийг ашиглаад байна. Тэгээд дараад орохоор сонголт нэг хөвсгөл хинтээ инээ тэр одоо юу гэдгийг те торнод. Тэгээд тэрэн дээр нь маршрут нэгийн дараад орсон чинь энд бол та энд хонж болно, энд хоол идэж болно гэх те. Маршрут дотроо бүх тэр юмнууд сонголттойгоор ингээд мэдээлэлтэй. Тэгээд тэндээсээ шүү захиалга хийж тийм одоо юу гэдгийг параметр юм уу? За захиалга хийх дээр бол яг шууд онлайн захиалга өнөөдөр Монгол улсад хийж туйлын одоо хүндрэлтэй байгаа. За энэ нь өөрөө монголчуудын дижитал хэрэглээтэй холбоотой. Арай бэлэн болоогүй. Арай бэлэн биш үү. За би чинь анх join me-га хийхэд бол бас бадрангуй байлаа. Яаж бадарч байсан бэ гэхээр за энэ сайхан өргөн сайхан их оронд минь байгаа энэ сайхан нарийн нандин бүх мэдээллийг тэгээд тогоочтой, хөтөчтэй, жолоочтой ингээд одоо платформ дээр байрлуулад тэгээ энийг ингээд хэрэглэгчд хүргээд өгье л доо эхлээд монголчуудтай. За тэгээд дараа нь гадаадынханд ингээд хүргээд өгье л доо гэдэг юм гоё хүсэл мөрөөдөлтэй хэлжсэн. Энэ гэхдээ ажиллаагүй юунаас вэ гэхээр энэ монголчуудын дижитал хэрэглээ байхгүй. За тэгээд энэ нөгөө албан бизнес харилцаанд арай бэлэмш байгаа. Жишээлх юм бол за тэр нэг ихчийн мэдээллийг би платформ дээр тавиад цахим заръя гэд зарах гад оролдъё л доо. Тэгэхэд ихч дээр захиалга ороод ирлээ. Ихч рүүгээ залах нь миний ихч утас авах болов. Холбогд боломжийг ялаад баларлаа тий. Танайг сайтаар захиалчаад идэг. Ихч маань тодорхой хэмжээнд одоо орлогынх нь 100% л биш болвол тэр хүн яг ингээл дандаа 100% утсаа манаад тэнд суугаад ич чадахгүй байхгүй. Тэр хүн чинь хажуугаар мал аж ахуйтай. Тэгээ мал аж ахуйгаа хөөгөөд үхэр малаа саах гад ч үдэм үү? Одоо яах гад ч үдийн те ингээд жоохон ингээд явдаг. Тэр үед захиалга өгөх гээд байдаг бид нар холбогдож чадахгүй ийм асуудал гардаг. Тэгэхээр энэ юу вэ гэхлээр энэ чинь нэг улирлаас хамааралт байдал гэдэг нэг юм асуудал ороод ирдэг. Тэр одоо хөдөө байгаа айгчиг буруутгах ямар ч боломж байхгүй. Эхлээд бид нар аягүй стресстэй байлаа. Яагаад ингэж мэдээлэл байрлуулчаад утас шүрмсэндээ хариултгүй юм бэ ч гэдэг юм уу те. Эхлээд стресстэй байлаа. Сүултээ сайн бодвол тэр хүмүүсийн өрөөсөө буруу биш. Хэрв энэ жилийн дөрвөлрэл ирээд байдаг байсан бол тэр хүнд тогтмол орлого ороод байна гэсэн үг. Тогтмол орлого орж байгаа бол тэр хүн утсандаа өөрөө хариулж чадахгүй бол гэрийнхаа хин нэгэн хүнд үлдээгээд за утас дуурал ингэж хариулаараа гэд ингэж арай хариуцлагатай болж эхэлнэ. Тэгэхээр энэ дэр нэг улирлаас хамааралт байдаг. Манай Монгол Улсын аялал жуулчлал хэдэрхэн улирлаас хамааралт байгаа. Тэгэхээр улирлаас хамааралт байдлыг улс орны улирлаас хамааралт байдлыг шийддэг хамгийн чухал арга хэрэгсэл юу вэ гэхээр өнөөдрийн бидний сэдв байхгүй. Дотоод аялал жуулчлал. Энэ урсгалыг л дотоодын аялал жуулчлал тэ одоо тухайн улс орны аялал жуулчлалд жин эзэлж байж улирлаас хамааралт байдал шийдэгддэг. Тэгээд би нөгөө манай халиуны намайг уурхат нь ёо энийг нэг ярих юмсан ямар аштай удаа гэж бодоод нөгөө баярлаадсан чинь тэр ах. Энэ одоо энэ дотоод аялал жуулчлал чинь нөгөө маш олон асуудыг шийддэг. Тийм ээ. Одоо саний жишээлбэл таны дээр хэлж байгаа эзгүй орхидод байгаа нутаг оронд байгаа хүмүүсийг орлогын их усүр болгох тийм эзэнтэй болгох тэр бас их чухал. Би бас бодож байгаагүй арж байгаагүй бас хэдэг байна. Энэ урсгалыг одоо би болгоод явж байхад бас мэдээж дандаалын асуудал гэдэг зүйл дагаа явж байх. Тэгэхээр хамгийн нэгдүгürt бол ярих хэрэгтэй зүйлүүд бол хог хаягдталтайгаа сая дурдсан. Одоо яг зам дагуу ялангуяа ингээд урсгал их байгаа газар эзэн тасархай дээр би нэг очлоо л доо. Зам бол хог бол арай дэнд байна. Тэгээ нутгийн малчин залуугаас асууж илаа энэ хог танах хогийн цэг ойрхон юм уу? Салхинд хийсч ирээд байна уу? Тэр хогийн цэгээс хийсч ирвүү гэлтэй хог байна л та. Тэгээд яг хаана байдгийн хогооштаад юм уу яадгийн сонирхож асуусан чи үгүй тэнд ерөөдөө зам дагуу байгаа гуанзнууд байна. Гуанзны хажууд нэгэн ширхэг юм гоцгор хогийн сав байна л да. Тэгээ тэрийг л түшиглүүлээл хүмүүс адны юм хогийн сав нэртэй хогийн сав дээр хайсан нэртэй хаяад нөгөөхний нохоо ингээд задлаад салхинд хийсээд битүү зам дагуу хог байгаа байхгүй. Тэгэхээр ийм хогийг одоо сум оронд байгаа хүмүүсийг ингээд хогийг бид тэр зэгцлэхийн тулд мэдээж нэг хүн шийдэхгүй байх л та нэгээ сумаар шийдэх. Ер нь энийг ийм зохион байгуулалтанд оруулахын тулд магадгүй таны өмнө ярьж байгаа гадны улс орны жишээгээр ч гэдэг юм уу хин оролцоотойгоор яах вэ? Тэгээ хогч өөр амар том дэд үтцэлтэй тий. Тэгээд
хог дээр бол одоо энэ бодлого босруулж байгаа нөхдүүд бол бүгд одоо оролцож ээж гэмээл шийдэгдэнэ. За тэгэхээр ер нь ингээд юг хараад ахад одоо бол залуучууд хог хаяхгүй байна. Хүүхдүүд хаяхгүй байна. Хин хайж өгнө гэхлээр жоохон дунд иргэм насны хүмүүс хайдаг. Тэ? Жоохон 30-аас дээш настай уучлаарай тоо хэлж байгаа. Гэхдээ ер нь бол тийм байгаад байна. За бүр яг нөгөө бидний яриад байдаг жинзинүүд ч гэдэг энэ залуучууд хаяхгүй шүү дээ. Бүр хаяхгүй тэд нар ч хог хаяхан байтугай цагаан шугамар шугамгүй газар зам гардаггүй, ногоон гэрэл асаагүй байхад гардаггүй ийм гоё одоо төлөвшөлтөө гэх юм уу нэг юм дүрм журмыг маш сайн мэддэг ийм гоё үе одоо өндийж байгаа штэ. Эднэр бол хаяхгүй. Тэгээд харьцангуй сүүлийн үед бол нөгөө хог бити хаяараа гэдэг хичээлээ агуулга одоо энэ манай ерөнхий боловсролын хөтөлбөрүүдэд их ордог болчих. За бидний үед бол би жишээлбэл санахгүй байна. Тий. Байгаагүй баг. Тэгэхээр яг нэг хайж байгаа нөхдүүд нь бидний үеийнхэн биднээс жоохон дүү нөхдүүд л хайдаг. Тэгээд улс орнуудыг харахад бол мэдээж нударгаар ихний ээлжин шийддэг. Тэр нь бол мэдээж татвар шүү дээ. Торгуул тий. Сайхан торгоод өгөх хэрэгтэй. Тий. Тэгээ хаяхаа байлна. За тэгээд торгуулийн системийг хэрэгжүүлэх гэхлээр чухам тэр аглагт тэр ноён дорж очиж хайчлаа гэдгийг хинч нотолж чаддгүй. Ямар ч хяналтын систем байдаг учраас энэ маад ажилтдаггүй. Тэгэхээр энэ толгойтой л ажиллахаас үр арга байхгүй. Тий. Эх орон чинь ямар гоё юм бэ? Чи энэ хогийг хайснаар энэ байгальд энэ одоо юу гэдгийг дотоод гадаадын жуйлчдад ямар муухай санагдаж байгаа. Дараа нь чиний уух усанд чиний биш маа хэд чиний хүүхдийн уух усанд өнөөдөр чиний сансургүй харьсан хунцар савч яаж нөлөөлж байгаа гэдгийг л амар сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь мэдээж энэ 10 жилийн нөгөө тий ерөнхий боловсролын хөтөлбөрт орох бах. Нэмэх нь тэр Норвег шиг байгальд нь сайн харьцуулаад байгалийн хайрлуулалтаа зүрхтөө нь уйлтаа тий зүрхтээ л уйчих хэрэгтэй. Тэгж гимэн тэгээд хайч чадхаа байна штт тий. Одоо юуны энэ суман дээр бас нэг яг тэр суман дээрээс ах хэлжсэн санаа өөрийнх нь санаа юм л да. Театр хог хаяад байгаа гуанзангийн хажууд нэм том хогийн сав тавьчээ. Тэгээ хүмүүсийг тэр хогийн зүгээр аваад бид нар зардлаараа авч хаях биш. Авчирсан хог бүрээс нь уутаар нь үнэлээд ч юм уу жишээ шүү те 2000-3000-аар нь ингээд тэгээд тэр мөнгөний цуглуулж агаад сум орон нутаг зохион байгуулалтанд оруулаад ангиллахын ангилаад ангиллахгүйг нь одоо хаашаа чим ингээд тээвэрлэлтэнд явуулаад шатаад юм. Ингэчүүл хүмүүс нууцаар хулгаагаар ингээд намайг хүн харж байгаа ингээд явж ирснаас сайхан мөнгөө төлцөн зориултын хогийн ангилаад ингээд явцсан. Ингээ хүмүүс чи хааганаа сэтгэл хангалуун байгаль нь одоо хамгаалагдана. Орон нутгийн иргэд маань хоггүй орчинд ингээ байх гэдэг. Ингэж болдгүй мүү гинөхөө гэд бид нар ярьсан. Айгуу гой санаасах. Хаа яг гэж бодож байна. Одоо иймэрхүү юмыг одоо юу гэдгийг олон улсад ямар байгаа гэдгийг мэдэх бүр туйлын амархан. Дээр нэмээд бурхны авралаар гэдэг шиг урд маш том үйлдвэрлэгч орн байна. Тэ? Маш том үйлдвэрлэгч орн. Энэ улс өнөөдөр бүтээгдэхүүнээ бүр минут секундээр хөгжүүлж байна. Өнөөдөр хогийг оруулаад эрчим хүч болгоод тий эрчим хүч болгоод тэгээд тэр утаагийн шүүгээд бүр байгальд ер нь туйлын одоо хор хөнөөл багтаа утаа гаргаад ингэдэг машин механизмууд өнөөдөр бүр маш олноор үйлдвэрлэгчээд байна шүү дээ. Тэгвэл тэр сум орон нутагт нь янз бүрийн тимстэй тий шүү дээ. Тэр машины ч юм уу авчираад бас тавил та. Яг үнийг хэлэхэд 100 жилгээл тэрбумаар нь зарж байгаа энэ үйл явдлыг харахад надад гонигтайдаг. Уучлаарай 100 жилээ хийсэн хүмүүс нь тий надад гонигтай байдаг. Яа тэгэхээр маш олон тухайн аймгийн эсвэл сумын асуудлыг шийдэж болох байсан мөнгөөр ингээл тусгачаад байгаа байхгүй тий ямар ч биетийн үлдээхгүй. Тэр төсөөрөө одоо угаасаа манай төсөөд бага штэ. Тэр төсөөрөө тэр нэг төхөөрөмжийг авчрал тавил та тий. Гэхдээ тэгэл хогийн цуглуулад болохгүй л тэр хогийг худалдаад авал та тэмцэд их биш юм а гэхэд баг мөнгөсөн ч гэсэн хүмүүс ингээ авчиад өгнө. Тий. Тэгээд тэр нөгөө хор хөнөөл багтаа тэр саяны хэлж байгаа шиг юм технологи нь хийлдэ тий. Ингээд шийдэл бол байгаа. Шийдэл бол ихээр дүүрэн байгаа. А тэрийг хийх сэтгэл л гэж нэг юм байна. Тий. Хийх сэтгэл одоо хийх ухамсарт оруулах тий. А энэ нь одоо нэг юм одоо манайх дэндүү юм ус төрчсөн улсад л амьдарч байна л да. Бидний амьдрал өнөөдөр сонгуулийн хооронд яваад байгаа учраас л энэ асуудал шийдэгдэх байгаа. Одоо тэнд бодлого осруулж байгаа хүмүүс олон хүн авчирж ингэж гоё цэнгүүлж таалагдах тухай илүү фокуслаад байгаа болохоос биш. Яг энэ асуудлыг яаж шийдэх вэ гэд нэг хитгэн тийм
хитгэн хүн цуглуулаад ярих шийдэл нь гараад ирэх юм байхгүй. Бид нар энд нэг ингэ шаналдаг юм биш үг нь. Тийм. Нутгийн хүмүүсээс хүртэл санаачлууд нь бэлэн байна. Тэг хэрэгжүүлэх л асуудал холбоотой асуудал. Яа хэрэгжүүлэхгүй байгаа тийм. Тэрний оронд тэнд тавигдах байсан төсөө өөр юмд явчихад шин. Хогны асуудал зүгээр нэг жишээ те нэг л асуудал. Нэг л асуудал шүү дээ. Дотоодын аялагчдын зан төлөвийг анзаарч байхад одоо 10 жилийн уулзалт зугаалгын жишээ нь анзаархад маш их спикер дуутай их аялж байна ингээд одоо шоуны хэлбэрээр те маш их чанга дууч юм байгаа. Гэтэл одоо энд дуурайд байгаа шоу тэр дунд бол үргэн те одоо магадгүй үүрэн ингээд өөр газар болон ч гэдэг юм ингээд дууч юмны бохирдол за хөрсний бохирдол өөр одоо дотоодын аялагчдын бас зан төлөвөөс байгальдаа бидраас ямар сөрөг нөлөө үзүүлээд байдаг. Алчуулчлал маань олон сайхан асуудлыг шийддэг шигээ мэдээж одоо юу гэдгийг сөрөг нөлөөнүүд бас байна. Төрөл бүрийн бохирдлыг үүсгэж байна те. За саяны хэлж байгаа дуу чимээний бохирдол. За тэгээд өнөөдөр нөгөө бие засах цэгүүд хангалттай биш байгаагаас одоо хөрсний бохирдол мэдээж маш ихээр үүсэж байна те. За тэгээд одоо өөр үед гэрлийн бохирдолж байд юм уу те. Тиймэрхүү юмнууд бас байна. Тэгтээ улаан цайн одоо юу гэдгийг хөрсийн ухаан явдаг одоо уул хургаач гэдэг юм уу те. Бусад салбарын дэргэд хор хүнэл харьцангуй бага. Тэрийг л харах хэрэгтэй гэж боддог тийм. Маа салбар бол гоё штэ. Маш гоё уулыг за зарим салбар бол ухаж те одоо сүйтгэж мөнгө олдог бол манай харуулад дээр нь байгаа урмал цэцгсийг тайлбарлаад эсвэл тэнд хэдэн зуун жилийн өмнө болоод өнгөрсөн үйл явдлыг хүмүүст тайлбарлаж өгөөд мөнгө олдог ийм сонирхолтой салбар аахгүй. Тэгэхээр нөгөө сөрөг нөлөө байна уу? Байна. Тэгтээ харьцангуй баггүй. Тэр сөрөг нөлөөг харьцангуй бид нар бас ингээд менежмент хийж болдог. Тийм болдог. Одоо ялангуяа технологи гэж нэг сайхан ч өгч өгдөг шүү дээ. Тийм гэр бүлээрээ ингээд аялж байгаа үедээ хүүхдүүдтэй ч гэдэг юм уу яг юм байгальдаа ээлтэй байх тал дээр нь эцэгчүүд нь бас ямар мэдлэг мэдээлэл өгөөсэй гэж таас зүгээр яг ээж хүний хувьд бас боддог. За би энэ дээр бол бүр эсрэг юм ярина. Одоо биш дээ. Хүүхдүүд нь эцэг ихээ хүмүүжүүлдэг тийм нийгэм бид нар амьдарч байна. Одоо бид нар хүүхдүүдтэй биш хүүхдүүд маань биднэрт эргээд боловсрал ярьдаг тийм нийгэмд амьдарч байгаа шүү. Бид нар хүүхдүүдээсээ суралцж байгаа тийм нийгэмдэр амьдарч байна. За манай 70-аад оны биш одоо нөгөө 70-аад оны төлөөлөлтөө. Маа 70-аад оныхан болвол хаяа нэг те цагаан шугамгүй газраар гарахыг жоохон хэвэн гэж үздэг уучлаарай. Тий. Гэтэл манай хүүхдүүд бол тэгдэггүй. Тийм тэрэн шиг байгальд хүүхдүүд маань бол хог хаяхгүй байна. Бидний үе хаяад байгаа байхгүй. Тэгэхээр эсрэгээрээ нөгөө хинэн заах вэ гэдэг нь бол бүр ингээд байран солигдчиход байгаа. Тийм. Ээж аав одоо нэг гэр бүл гарахад магадгүй ээж аав нь хаяад хүүхдүүд нь ээжээ та яаж байгаа юм бэ? Ааваа та ингэж болохгүй шүү дээ. Эн чинь ийм байхгүй юу? Гэж хэлдэг ийм юун дээр одоо тийм үе дээр амьдарч их сонирхолтой гоё те. Тийм учраас яг энэ үе маань одоо тэр жоохон хүмүүс маань өндийгөө л гараад ирэхэд бид нар нөгөө байгалаа бохирдуулаад диштэй гэдэг асуудал юу байхгүй болсон байх гэж би их тийм өөдрөгөр төсөөлдөг шүү тий. Ярилцлага ер нь одоо дуусах тийшээгээ болж байгаа. Тэгээ бас хамгийн чухал асуултаа асууя. За дотоодын аялал жуулчлал гэдэг энэ ойлголт бол тантай ярилцсны дараа ярилцсны өмнөх миний ойлголтоо шал өөр боллоо. За тэгэхээр энэ дотоодын аялал жуулчлал гэдэг энэ агуулгыг бид нар зүгээр нэг маахантайгаа яваа те байгаль орчноо бохирдуулаад нэг мөрөөгөөжгүй аялах гэхээс илүүтэй дэнс өрөөгөөжтэй за нөө доктортой хөгжлийн зарчимдаа нийцсэн зохион байгуулалттайгаар Монгол улстай хөгжүүлэхийн тулд одоо ингмээр байна. Эндээс эхэлье гэдэг бас тийм зөвлөгөө та бас ярилцлагын оронд өгөөч. За бодлогын түвшинд мэдээж маш нарийн юмнууд байгаа. За бодлогын түвшинд нөлөөлөхөд манай аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос ахуулаад мэргэжлийн байгууллагууд маш олон орлогуудыг хийж байгаа. За амжилт олж байгаа юм байна. Удаашралтай байгаа юм байна. За тэрийг орхичээ. Энэ удаа орхичээ те. За аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд чухам тэр аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлээ байж байгаа тэр алс хязгаар нутагт байгаа нутаг орны эзэн болсон тэр хүмүүст зориулаад яг уу санаа авах хэдэн санаа ярил л та. За жишээлбэл бид нар ингээд одоо би нөгөө Эверестийн бейс кемп руу явсан тэр туршлага маань миний амьдралын их гоё одоо миний дурсамжинд их тод үлдсэн гоё одоо үйл явдал л та. За тэнд яагаад надад илүү тод үлдээд байна гэдгээс нь ярилцъя те. Тэн дээр жишээлх юм бол одоо жомолонг хайрхаа одоо бидний ард ингээ байж хахад бид нар яг ингээд тэр бейс кемп дээр очиж байгаа. Бид нар 5200 дээр гарсан байгаа байхгүй. 5200 дээр 8848 гэдэг тэр оройг хараад зогсож байгаа байхгүй. За
Одоо яг л энэ уул шиг ингээл хар. Жомлог маань бид нэр ингээд 5200 дээр гарцсан гэж байгаа юм. Тэгэхэд тэнд намайг ийм өндөрт гарцсан байгааг илэрхийлэх одоо нэг хөшөө тэмдэглэл байж байгаа байхгүй. 8800 дээр гарцсан одоо 8800 та хараад таны ард 8800 байгаа шүү дээ. 8848 те. Тэр нэг хамгийн дэлхийн хамгийн өндөр цэг шүү дээ. Тэрийг тавьсан тийм одоо нэг юм хөшөөрхөн юм тавьсан байдаг. Хүн болгон тэнд очиж зураг авахулдаг. Нэгсэндөө би гайхуулмаар байна. Энд чинь хүн болгон тохиох тийм хувь тавилан биш байгаа ч тийм. Би энийг харж байгаа 5200 дээр 8848-ыг хараа зогсож байгааг минь баталгаажуулж байгаа тэр хөшөө миний энэ одоо аяллыг баталгаажуулж би үр хөвгтдээ гэдэм үү найзуудтай үзүүлэх дурсамжаа хуваалцах тэрийг минь баталгаажуулж байгаа байхгүй. Яг тийм юмнууд манай Монгол улсад баймар байгаа. Жишээлбэл Алтай Таван богд. Алтай Таван богдын одоо жуулчдын тэр нөгөө кемпэ барьдаг бейс кемпүүд 3000-аас 3000 орчимд байдаг дандаа. 3000 гэдэг чинь чамгүй өндөр байхгүй юу? Одоо тий дэлхийн нийт хуурай газрын одоо гадаргуун 10 билүү 20-с доош шүү. Маш бага хувь нь 3000-аас дээш байна. Тийм үү? Тэр 3000 дээр зогсоод майхна барьцсан тэр одоо манай одоо миний охинч байд юм уу те? Танаа хүү тэрийг баталгаажууллаа. Би 3000 дээр байгаа шүү гэдгийг мэдрээд бас одоо энэ сошиал платформод одоо бие биендээ одоо хаана байгаагаа харуулдаг тийм 900 амьдарч штэ. Тэрийг үзүүлэх хэрэгтэй. Би ингээ 3000 дээр ингээ майхна барьцсан штэ гэдгээ хин нэгэнд үзүүлмээр штэ. Тэр болцоог л хангах гэж. Тэр нөөрэ бас тэр сошиалын хүмүүсийн хүний хэрэгцээ гэж байгаа шүү дээ. Хэрэгцээ шүү дээ. Яга Facebook гэдэг энэ бизнес өнөөдөр дэлхийн хамгийн баян бизнес. Өнөөдөр бид нар ингээд тэнд одоо нөгөө зомби шиг тэнд дотор сууж байгаа юм тий. Тэр чин тэр бие биендээ гайхуулах хэрэгцээн дээр л одоо гараад ирсэн модель шүү дээ тий. Тэр хэрэгцээг л хангая л та тий. Тэр шиг одоо 3000 гэдэг одоо Алтай Таван богд руу явсан хүн болгон би 3000-аас дээш гарсан биш шүү. За тэр хүүтний оргил дээр гарч байна. Би одоо тэр одоо 3800 байд юм уу 4700 дээр гарчлаа штэ гэдгийг баталгаажуулсан. Магадгүй тэр нэг тийм сертификат хэвлээд өгөх. Эсвэл яг нэг тийм шонгийн мод одоо хям төсрөөр бодвол шонгийн мод эсвэл нэг юм хөшөө дурсгал. Манайхаар дүүрэн том борчин чулуунууд байна штэ. Борчин чулуун дээр тэдэн мянга дээр гарсан биш үү та гэдгийг баталгаажуулаад өгөлтөө тэр байна. За нэмэх нь бас тэр төвд рүү явж байхад 308 илүү 318 дугаар хайвей буюу хурдны зам гэж байдаг юм л. Тэр нь Сичуан буюу бүр өмнөд Хятадаас ингэж явсаар агаад тэр төвдийн тэр өндөрлөг тэр гой өндөр улсын дондор ингэж явж агаад бүр Непалийн хил хүрдэг. Тэрийг юм 318 дугаар хайвей гээд Хятадын хамгийн дэгжин залуус тэнд явдаг. Хамгийн гой машин авнаад хамгийн кул одоо гой те нэгншлээ зүгээд ингээд гой октод айжуудаа суулгаад залуус ингэ явдаг. Тэгээд контентыг гайхуулдаг. Маа тийм боломж байгаа юу? Бага шүү. Тий. Тэр гойны ямар нэг тийм замыг л тэгж одоо залуусын дунд вайрал болох хэрэгтэй байхгүй. Тийм үү? Тэрийг одоо юу гэдэг нэг юм агуулгатаагаар хөгжүүлэх гэдэг шүү дээ. Ховдын бодомчийн авцал. За. Одоо тэр ямар гоё вэ те тэр за тэр баян үлгүүр явдаг тэр гоё замуудыг л шүү дээ ховдоос баялагын зам хөгжүүлээд тэгээд тэнд тэр нөгөө бийцэх цэгүүдийн тавьж өгөөд тэр тэмдгүүдийн тавьж өгөө зам дээр нь ингээд. Тэгээд тэр одоо 318 хайвей нэтрийгээ тавьсан байдаг. Тэнгүү залуучууд тэн дээр нэг гой октод чи ингээд гоёо гайхуулаа хөвтцэн байна тэн дээр чин те. Залуучууд булчингаа хахуулаад ингээд зогсож जैन. Тэгэл би 318-аар явсан шүү гэдгээ гайхуулдаг. Тэгтээ хажуугаар нь би бас хөөхөн байгаагаа тэнд харуулдаг байгаа. Тэгэхээр 318 нөр ихлэд алдартай болох хэрэгтэй шүү дээ. Алдартай болох хэрэгтэй. Тэрийг контентоор хятадын засгийн газар хөгжүүлээд өгчихгүй юу? Тэр агуулгаар уул гаргаад ирж. Тийм. Тэнгүү тэн дээр нь урсгал нь ороод ирдэг. Тэгэл тэр замзуур байгаа тэр олон бийцэх газрууд, үйлчлэгээний цэгүүд, хоолны, буудлын газрууд даа өчөж байгаа. Тэгэх юм байна. Тий. Тэнгүү тэр нэг улс төрчид тэр нөгөө иргэн долгорт одоо яа нэг будаа өгөх шаардлагагүй, будаага худалдаад авах хэмжээний бизнесийн урсгалын тий ингээ нэг өчөж байгаа байхгүй юу? Тэр. Тэгэхээр иймэрхүү байдлаар Монголын оронд маш гоё одоо жишээлбэл хөсгөлд хэдэн мянган жилдээ за хэдэн жилийн өмнө 40 мянгаас одоо хэд бас мэдгүй 80 мянга болсон баг. 80 мянга аялагчдын тоо дотоодын аялагчид тэнд ингээд хөсгөлд ирээд очиод энэ тий. Тэр нуур тэгвэл өнөөдөр дэлхийд дээр яг ингээд ууж олдог дэлхийн хамгийн цэнгэг нуур гэж зарим хүн маргадаг, зарим нь нууруудыг нэг гэж маргадаг. За аль нь ч байсан гэсэн гоё үстэй. Тий. Өнөөдөр одоо энэ хүн гэдэг төрлийг авсан энэ хүн
шууд ингээд ирэг дээр нь зогсоод ууж болдог ийм нуурын ирэг дээр зогсож байна. Дэлхийн цэнгэг усны 2% гэж ярьдаг шүү дээ. Зарим их сурвалжууд 4% гэж ярьдаг. 2% ингээд ууж. Дэлхийн цэнгэг усны одоо 100 тусал усны 2 нь ингээд миний өмнө байж шүү дээ. Гэхдээ энийг гоё баталгаажуулаад контентжуулаад тэгээ тэрийг нь залуус одоо хөсгөлд очисон залуус нь өөрийнхөө тэр Instagram юм дээр хуваалцуулах тэр боломжийн мэдлийг хангах хэрэгтэй байхгүй. Тэгээд эрэнгүүт тэгтээ тэр хүмүүс тийш яа. Тэгэнгүүт тэнд байгаа үйлчлэгээний байгууллагууд мөнгө олно. Тэгээд эрэнгүүт улирлаас хамаарал байдал арилна. Улирлаас хамаарал байдал арилаад ирэхлээр тэнд байгаа үйлчлэгээний байгууллагууд чанар чинь үйлчлэгээний стандарттай болно. Гэхдээ ингээл явж байгаа сте тийм. Хэрэглэгч нар өөрснөө ингээл үйлчлэгийг шаардаад эхлэхээр чинь чанар дагаа сайжраа шүү дээ. Түнс биш ингээд жилдээ 3 сар 2 сар ажиллаж байгаа тэр бууцны гуанзын хичээс чи өндөр шаардлага, өндөр стандарт нэхэд яах юм бэ хүрхэнд те. Тэрийг ингээл тэр аягийг ингэж угаад ингэ сууж яснаас одоо ямаагач үт юм уу те. Сарлагынхаа юг ингээд самнаа сууж ясан тэр хүнд илүү ашигтай одоо очиж тийшээ илүү фокуслж ш тэр хүний буруу шахах. Тэгэхээр тэр улирлаас хамаарал байдлыг шийдэж өгөхийн тулд манай засгийн газар тэнд одоо тэр нөгөө яг тэр засгийн газараас бидний нөгөө манай холбооны одоо бидний хамгийн их шийдвүүлэх гээд бас нэг оролдоод ганц нэг амжилт олцсон байгаа юм бол энэ өвөл ажиллаж байгаа баазуудыг нөгөө цахилгааны хөнгөлөлт. За. Тэ. Одоо өвөл ажиллаж байгаа баазууд эхнээсээ нуруу өвдөөд хугараад болио зөв өвөл бааз ажиллуулж ингэжсэнээс зүгээр би зүгээр хаачаад амар байжээ гэдэг рүү орж шít. Тэгэхээр өвөл аялал жуулчлал яаж өгчгүй болчих гээд нөгөө талтай тий. Тэрний оронд тийшөө өвөл ажиллаж байгаа баазыг одоо юу гэдгийг одоо 100 төгрөгийн одоо тогийн хэдэн төгрөгөөрч үедээ одоо маш сайн хөнгөлөө өгөх юм бол тэр хүмүүс чинь ингээд баяртайгаар ажиллуулад зочтой дулаахан хануулад эхлэх юм бол бид нар тэрийг нь дагуулад бүтээгдэхүүн хөгжүүлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дэр дотоодын аялал жуулчлал гэдэг одоо энэ сэдв дээр засгийн газрын түвшинд заавал оролцож ээж хөгждөг ийм сэдв байхгүй. Яг бид нар ингээд доогоор нь бүтээгдэхүүн хөгжүүлэх юм дээр нь заагаад зөвлөөд те ингээд яаж иж байгаа чирээд гарна. За тэр олон улсын олон орны хэлний платформ дээр гэдэг юм уу монгол хэл дээр платформ дээр байрлуулахад дээр би жишээлбэл join me дээр хийхээс ахуулаад бүгд ингээд дор дор хичээж байна. Тэгээ бүгд ингээд дор хичээд хаад нөгөө засгийн газраас ямар нэг одоо тогны өмнө гэдэг шиг иймэрхүү одоо дэмжлэг орж ирэхгүй бол бидний одоо хичээл ингээд байх болчихдог байхгүй. За тэгээд подкастын сүүлийн асуултыг танаас бас асууя. За монголоороо аялна гэдэг нь ер нь таны хувьд ямар утга учиртай зүйл вэ? Энэ бүр маш утга учиртай зүйл л дээ. За би сүүлийн үед нэг л юмд их эмзэгэлдэг л дээ. Манай маш олон сайхан залуучууд гадаадд суралцгаа явдаг. Солонгос явснаа солонгос хүн болоод Америк явснаа Америк хүн болчихдог. Ихэнх нь эргэж ирдэггүй. Эргэж ирсэн нь тентхийн соёлтой болж ирдэг. Харахаар солонгос хүн. Ингээ монгол хүн хаад идэг. Тэгээд нэг юм өөр баад идэг. Энэ яагаад вэ гэхээр дархлаагүй. Маш дархлааг байсан байна тэр хүмүүс. Яг тийм. Тэр залуучууд хэрв тэр Норвегийн хүүхдүүд шиг жилдээ тэр олон удаа тэ ийшээч гарч нэг малчныг очиж үзэл ийшээч очиж нэг уулын гой одоо газар зүй геологийн тогтцыг тайлбарлуулаад ийшээч гарч тэр нэг хатныхаа тэ одоо хүүхдүүдийг дагуулчаад мантаад заат ингээд нэг юм хатан байсан юм. Хатнаа нь энд төрсөн юм. Тэгээд энд тэр алдартай тэр гоё үгээ тэгж хэлж ийсэн. Тэр хүний тэр хэлсэн үгнээс болоод өнөөдөр одоо манай хаадууд дэлхийд тийм хүчрэг байгаад өнөөдөр бид нэр тусгаар тогтолтой байгаа юм шүү. Гэт ингээ хүүхдүүдэд яриад өчглээр нэг юм дархлаа суунаа да. Миний их орон ч ингээд. Ер нь хөдөө явж утсан хүүхдүүд яагаад миний их орон ийм гоё юм бэ гэдгээ илүү мэдэрдэг. Дархлаатай болдог. Ер нь дотоодын аялал жуулчлал гэдэг чинь дархлаа шүү. Ерөөсөө дархлаа энэ судсруу чи монгол хүн шүү гэдэг энэ дархлааг тарж өгдөг тэр гой гол юм чинь дотоод аялал жуулчлалдаг. Тий. Энийг л хөгжүүлээд өгч. Энийг л тэр боловсролынхаа систем, сургалтын хөтөлбөрт ингээд суулгаад өгч. Тий. Усны эргэлт сайжрах гад байна. Хүүхдүүд чинь дархлаатай болох гад байна. Монгол хүн гэдэг дархлааг авах гад байна. Тэгэх юм бол тэр сайхан залуучууд гоё гадаадын янз бүрийн орнуудад гоё сайн сургуулиудад очиод гоё юм авчаад би чи их орондоо ингэж тэг өрөөд ирнэ. Тихгүй гэл цаашаараа яваад өгч байгаа шүү дээ. Тэгэл бид нэр хүнээ алдчихад байгаа. Тэгэл нэг юм хүч алдаад байгаа шүү дээ. Бид нар нэг хүнээ алдахад л хүч алдчихж байгаа. Бид нар туслаар алдчихж байгаа. Энийг л бид нар алдахгүй байх хэрэгтэй байхгүй.
Тэгэхээр утга учир ер нь эх орноороо аялна гэдэг чинь хүүхдүүдээ дагуулад найз нөхдөөрөө ч үт юм уу те хамт олноороо явна гэдэг чинь бид нар Монгол хүн гэдэг энэ дархлаагаа илүү одоо гоё дархлаажуулчил ороод ирж байгаа үйл явдал шүү. Тийм байна. Тэгж л Маш харагдав. өргөн хүрээнд үнэхээр бас ингээд ус басна гэдэг шиг дархлаа гэдэг зүйлээс гоё тайлбарлаж өглөөс. Баярлалаа. Аялал жуулчлал гэдэг бол ер нь тантай ярьсны дараа бодлоо. Би ч бас өөрөө дотроо бодлоо тий. Аялал жуулчлал гэдэг зөвхөн бизнес биш юм байна. Аялал жуулчлал гэдэг зөвхөн нэг газраас нөгөө газарт явах тухай биш юм байна. Ардаас маш олон агуулгыг ардуураас шингээд юм байна гэдгийг ойлгож авлаа. Манай үзэгчид манаас өөрөөс дотроо янз бүрийн бодлоос төрсөн бах гэж бодож байна. Тэгээ цаг цаваа гаргаад энэ хүртэл зорж ирээд бас подкастт манай оролцож маш сонирхолтой өнцгөр бас яриа гэсэн танд маш их баярлалаа. Халиунадаас баярлалаа. Бас тэгэхээр цаг үе олоод тий чухал сэдвээр ярилцлаа. Тэгээд ялангуяа тий нөгөө сонсох хэвээр хүмүүс нь сонсоод тий бүр энэ бүтээгдэхүүн хөгжүүлж байгаас ахуулаад бодлого тодорхойлдог хүмүүс нь нэгийг бодосоо л гэж хүсэж байна да. За баярлалаа. Баярлалаа. Ингээд Гига Монгол хуудасаар танд хүрдэг Гига аялал жуулчлал подкаст маань энэ үрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар шинэ зочинтойгоо уулзъя.